Бидний бэлтгэсэн энэ видео хичээлээр сурагчид Crocodile болон Pit програм дээр бодисын сав багаж урвалж, за индикаторуудаа зөв сонгон чөлөөтөг хэрэглэж байгаа нь хөдөө орон нутгийн химийн кабинетийн бодис урвалж дутагдaltaй ийм талыг шийдэж өгж байгаагаараа даваа талтай юм аа. Багш сургалтынхаа үйл ажиллагааг одоо амжилттай хэрэгжүүлэхэд одоо хүүхдийн мэдлэг бүтээгүүлийг оновчтой удирдахад одоо хүүхдэд агуулга арга зүйгөө оновчтой төлөвлөсөн байхаас гадна мэдээлэл харилцааны технологиг програмуудыг сургалтын одоо хэрэгтгүүн болгон ашиглах нь энэ одоо 90 чухал хэрэгцээ болж байна. Хичээлийн маань давуу тал гэх юм бол хүүхд бүхэнд хүрэлцээтэй төрөл бүрийн хэрэглэгдэхүүн бодис сурвалж чөлөөтэй өргөн сонголттой байсан бас хүүхдүүдийн сонирхлыг татгууц тэг хичээлдээ оролцох итгэлтэй байх оролцоог нэмэгдүүлж байсан. Оролцоог нэмэгдүүлснээр хүүхдүүдийн сурлагын чанарт нагц гарч байсан. Багш нарын сүүлүүд ашиглаж байгаа явцын үнэлгээний Billgers програм нь бол онлайн орчинд бол боловсруулалтаа хийгээд утсандаа аппликейшнийг суулгаснаар богино хугацаанд сурагчдыг өөрийн картаар үнэлэх одоо боломжтой програм юм аа. Энэ програм бол одоо сургалтандаа ашиглахад хамгийн тохиромжтой, оновчтой програм байсан. Энэхүү цахим хэрэглэгдэхүүнийг Япон улсын JICA-гийн санхүүжилтээр 2018-аас 2022 онд хэрэгжих суур боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологиг оновчтой ашиглах нь төслийн хүрээнд бүтээв. Химийн хичээлийн сургалтын материаллог орчин бүрдээгүй. Химийн бодис урвалж, багаж хэрэгсэл дутмаг нөхцөлд химийн туршилтыг сурагчдаар хэрхэн гүйцэтгүүлэх вэ? Сурагчид мэдлэгийг хэрхэн бүтээх, багш түүнийг хэрхэн бүтээлгэх вэ? Сурагчид шинжлэх ухаанч арга барил яаж эзэмших, түүнийг эзэмшүүлэхэд багш хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ? Сурагчдын бүтээсэн мэдлэг шинжлэх ухаанч арга барилыг нь богино хугацаанд яаж бодиттой үнэлэх вэ? Туршилт болон үнэлгээнд цахим аргыг хэрхэн хэрэглэх вэ? Зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд зөвлөмж болох үүднээс туршилтын Crocodile Chemistry PET програм, үнэлгээний Billgers програмуудыг сургалтандаа хэрхэн яаж ашиглах талаар багшид санаа сэтэл өгөх, багшийг хөгжүүлэхэд чиглүүлсэн болно. За, сайн байцгаана уу хүүхдүүд? Сайн байна уу? За, сууцгаа. За, хүүхдүүд бид нар өмнөх хичээлээр металлын ямар шинжийг судалж мэдсэн мөлий? За, шинжүүдээ нэрлэнэ үү? Хэн нэрлэх вэ шинжүүдээс? За, цэлмэг. Гэрэл нэвтрэх. За, томатор. Дулаан дамжуулах шинжид. За, лавга. Захилгаан дамжуулах шинж чанарыг тийм ээ. За, өөр шинж байгаа л болъё. За, янжин зам. Давтагдах ба сонгогдох шинж чанар. За, шок. За, уян шинж чанарыг судалсан байх нэ. За, багштаасраа. Эврэг боёо бодромтгай шинж чанар. За, өшөө ямар шинж байгаа гэж огшин хэлсэн мөлий? За, концерсраа. металл биш шинж чанар. Металл биш шинж чанаруудыг судалжээ бид нар. За, тэгвэл багш та нарт нэг зураг үзүүлье. За, энэ зургийг хараад та нарт ямар бодол төрж байна? За, Баатар. Хүний өдөр тутмын хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн. Хүний өдөр тутмын хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний талаар бид нар өнөөдөр яах нь вэ? Судлах нэ. За, тэгвэл өнөөдрийн бидний хичээлийн сэдэв байна. Металлын хүчлэг суурлаг шинж чанарын талаар үзнэ. Туршилт нэг рүү орё. Дараах материалуудын дээжинд универсал индикаторын цаасыг дурж өнгөний өөрчлөлтийг хүснэгдэж болно. Нэмэр анаа. Цоодноос нэмэр нэмэр зааж хийдэг зааж. Тэгэхээр саар мөг.
За хүүхдүүдээ алхам тав руугаа ороод туршилт 3-аар хийцгээе. За энэ туршилт 3 маань пит програм ашиглан лимоны шүүс, гарын шингэн савгийн уусмлын өвчин тодорхойлох байна. За компьютераасаа туршилтаа хийцгээгээрэй хүүхдүүдээ. За бүгдээр одоо програм нэгээд лимоны шүүсийг сонгоцгоё. За лимоны шүүснээсээ 500 мл-ийг авлаа. За одоо энэнийхээ орчин тодорхойлоход pH-ийн утга нь 3.5-ыг зааж байгаа болохоор энэ хүчлэг орчинтой бодсон байна. Тийм байна. За тэгэхээр одоо лимоны шүүсийг бүгдээрээ орчны pH-ийг шалгаж үзсэн юм чи одоо бүгдээрээ өчүүдэсээ гарын шингийн савг сонгож үзье. Одоо гарын шингийн савгаас 500 мл-ийг хийгээд pH үзье. За гарын шингийн савгийн орчин pH нь 10 байна. Тэгм учраас энэ маш суурлаг орчинтой бодсон. Тэг миний 10 орчин. За өнөөдрийн хичээлийн туршилтын үр дүнгээс харахад гарын шингэн савгийн уусмал универсал индикаторын цаасыг дүрхэд өнгө нь ногоон болж байна. Харин pH метрийн тоон утга нь 10-ыг зааж байна. pH-ийн тоон утга нь бас 10. Үүнээс харахад гарын шингэн савгийн уусмал нь суурлаг орчинтой юм аа. За хүүхдүүдээ гэрийн даалгавраа бэлтгэж аваарай. За гэрийн даалгаварт угаалгын нутлаг, тараг, за лимоны хүчил, перийн уусмлын орчинг тодорхойлох. За туршилт хийж ирээрэй. Чаар удаан гарч тийм зөндөө үлээл шүү дээ. Өө харин өнөөдөр манай ангид сонирхолтой туршилтын хичээл ороод дээрэс нь би жижигэр байсан болохоор туршилтынхаа орчийг хураачаа гараад ирлээ. Тийм үү. Ямар туршилттай гэсэн ахтаа сонирхолтой. Бидний өдөр тутмын хэрэгэлдэг хүнснээс одын уусмал, зөгийн бал, айраг, ходоод нэм, ногоо элемний уусмал, универсал индикаторын цаас дүрээд өөр өнгөтэй болгож хуурж утсан. Бас pH метр, pH програм ашиглаж туршилтыг хийж утсан. Үнэхээр сонирхолтой сайхан. Тийм үү. Намайг сурдгаар ингээд тимчл орж ирсэн шүү дээ. Гэтэ pH програм pH метрийг ашиглаж үзээгүй. Гэтэ ахын багшаас асууна. Сонирхолтой хата. Тийм үнэхээр сонирхолтой. Яг л ид чидийн гэмээр багш нарын үдэнд гэрийн даалгаварт угаалгын нунтаг, пери, шүдний ол, лимон зэрэг гэртээ байгаа зүйлсээр туршиж ирээрэй гэсэн. Та надад гэрийн даалгавар их туслаарай. За тэгээд одоо л иртгэн шаардлага. Би гэрээ амтлаа дуусчлаа. Одоо илаа туршилтаа эхлэх үү? За тэгээд туршилтаа эхлэе бэлтчих. За, ахаа та энэ шидэт цаасыг дүрээд хэлээрэй. Би бичье. Шидэт цаас бишээ. Универсал индикаторын цаас واخгүй юу? Техник чинь лимонлууд үрээ заяа байлаа. За. Олон өнгөтэй. Тэгэхээр хүчлэг орчинтой гэсэн үг. За. За дараа. Пер ирүүдөрий. Пери. Ногоо өнгө юу? Ногоо өнгө нь суурлаг орчинтой гэсэн үг. суурлаг орчинтой. За дараа нь ус руу дүргий. Угаалгын ногоо. Бас суурлаг шинжтэй орчинтой. За сүлдэнд хараг руу дүргээл. хараг хүчлэг орчинтой. Би бичээд дуусчлаа хаа. Ахаа. Тэгвэл хоёулаа тарвсны орчныг үзье л та. Нэрээ тэгээ те. Ах дарсал сүрээ за. За. За хоёулаа тарвс руу. Ямар өнгө нь өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр сар мөрчтэй гэсэн үг. Сар мөрчтэй. Тарвс
Таармаг. Тэгэхэр ч наха лимон, тараг, хүчлэг. Харин пери суурлаг, угаалгын нунтагч бас суурлаг. Тарвас саармаг орчинтой гэсэн үг юм уу? Тийм, тарвас өнгө нь өөрчлөлтгүй байгаа учраас саармаг орчинтой гэсэн үг. Гэрээ даалгавар хийх тусам баярлалаа хаа. Одоо хоёлаа тарвасаа идэ. За сайн байсан уу гэдэг вэ? Сайн байна уу? За сууц. За бид нар өмнө нь хүчил суурийн шин чанарыг олон туршилтаар орчин тодорхойлж байсан тийм үү? За тэгвэл өнөөдөр бүхрийн хүчил, хүнсний цөв, эдемхий натрийн уусмал, за цайрын гидролын уусмалыг үзүүлээд ямар орчин тоглох бүгдээрээ таамаглая. Бүхрийн хүчил, хүнсний цөв, эдемхий натрийн суурлаг, цайрын гидролын уусмал, суурлаг. За тэгвэл бүгдээрээ саяын таамаглалаа туршилтаар батлая. За индикаторын цаасаа цайрын гидролын уусмалд өрөхөд өнгө нь ногоон болж байгаа нь цайрын гидроксид нь суурлаг орчинтойг илэрхийлж байна. За одоо хөхрийн хүчил дөрж үзье. За улаан өнгө зааж байгаа нь хүчлэг орчинтойг илэрхийлж байна. За натрийн гидроксид уусмалд өрөхөд индикаторын цаас ногоон өнгөтэй болж байгаа нь суурлаг орчинтойг илэрхийлж байна. За цуугийн хүчил дөрөхөд улаан өнгөтэй болж хуурж байгаа нь цуугийн хүчил нь хүчлэг орчинтойг илэрхийлж байна. За хүчлийн хийм шин чанарыг илтгэсэн саяын туршилтуудаа Crocodile програм дээр хийж бүгдээрээ туршицгаая. Хүчил металлтай харилцан үйлчлэх урвалыг Crocodile програм дээр хийж үзүүлье. За програм маань бэлэн боллоо. За эхлээд туршилтынхаа өмнө шилэн сав авцгаая. За 50 мл шилэн сав аваад за дараагаар нь металл цайрыг сонгож авцгаая. За металл цайраа гаргаад за үүний дараа 1 мл концентрацтай давсны хүчлийн уусмалаа 20 мл-ээр сонгоо авна. За энэ дээр 50 гэж байгаа болохоор үнэхээр хариулцгаая. За сантиметр кубик мөн адил миллилитр руу шилжүүлж болох байгаа. За эхлээд давсны хүчлийн уусмалаа хийцгээе. За үүний дараагаар металл цайраа хийж өгнө. За энэ урвалыг ажиглавал хим өнгөлөг ялгарч байгаа нь ажиглагдаж байна. Тийм болохоор урвал явагдаж байна гэсэн үг. За дараагийнхаа туршилтаа хийхин тулд дахиад шилэн сав авна. Шилэн сав авлаа. За одоо болохоор металл тисээ сонгож авна. За металл тис энэ. За мөн адил давсны хүчлийн уусмалаа шилэн аягандаа хийж өгнө. За үүний дараа нь металл тисээ хийж өгнө. Энэ урвалыг ажиллахад хим өнгөлөг ялгарч харагдахгүй байна. Туршилтаас дүгнвэл металлын эдхий игний цайр нь ус төрөгчөөс өмнө байрлаж байгаа учраас химийн урвал явагдаж хим бөмбөлөг ялгарч байгаа. Дараагийн урвал дээр нь зис нь металлын эдхий игний ус төрөгчөөс хойно байрлаж байгаа учраас урвал явагдахгүй байгааг ажиглаж болно. Хүчлийг металлын карбонаттай харилцах урвалын туршилтыг Crocodile програм дээр хийж үзүүлцгээе. Програм маань бэлэн байна. 50 мл шилэн аяга. За авлаа. 2 г кальциум карбонат. За 10 г кальциум карбонатыг 2 г болон өрчилж болно. 1 мл 20 мл давсны хүчил. 1 мл 50 см кубик 1 мл 20 мл болон өрчлөө. 2 бицийг 50 мл шилэн савнд хийж урвалыг явуулъя. Урвалын тэгштгэл энд явагдж байна. Үр дүн энэ байна. Хугацааны дараа бүрэн үр дүнгийн шалгах. За урвалаас ажиглахад кальциум карбонатыг 1 мл 20 мл давсны хүчилтэй үйлчлүүлэхэд 107 мл нүүрс хүчний хий ялгарч байна. Суур давсны хүчилтэй харилцан үйлчлэх урвалын туршилтыг Crocodile програмаар хийцгээе. 50 мл шилэн аяг сонгон авч
давсны хүчил 1 мол 20 мл давсны хүчлийн уусмлын орчныг тодорхойлё. Давсны хүчлийн уусмалдаа хөх өнгийн лакмусын цаас дүүрж үцхэд өнгө нь улаан болж өөрчлөгдөж байна. Харин давсны хүчлийн уусмалдаа улаан өнгийн лакмусын цаас дүүрж үцхэд өнгө нь өөрчлөгдөхгүй байна. 50 мл-ийн шилэн аяга сонгон авч натрийн гидрооксидын уусмал дээр хүүхэнгийн лакмусын цаасыг дүүрж үцхэд өнгө нь өөрчлөгдөхгүй байна. Натрийн гидрооксидын шүлтийн уусмал дээр улаан лакмусын цаасыг дүүрж үцхэд хүүхэн үүсгэж байна. Шилэн аяга сонгон аваад суур дээрээ хүчил хийхэд лакмусын цаасны өнгө өөрчлөгдөх үгийг үздэцгээе. Улаан өнгийн лакмусын цаас нь хүчлэг орчинд өнгө өөрчлөхгүй байгаа учраас улаан лакмусын цаас нь шүлтлэг орчныг таних юм байна. Хөх өнгийн лакмусын цаас хүчлэг орчинд өнгө өөрчилж байгаа тул зөвхөн хүчлэг орчныг танихад ашиглах юм байна. Сармаг орчинтой үед улаан лакмусын цаас нь өнгө өөрчлөхгүй хിവэрэ байна. Урлагийн тэгштэглийг бичцгээе. За хүүхдүүдээ саяын програм дээр хийсэн туршилтуудаа дүгнээд урлагийн тэгштэглээ бичцгээе. За металл цайр дээр давсны хүчил нэмээд цайрын холоорид острогч ялгарсан. За харин зэстэй уралд ороогүй. За металлын карбонат дээр за хүчлээ нэмэхэд кальцийн хлоридын уусмал нүүрс хүчлийн хий ус ялгарсан. За суур хүчилтэй харилцан үүслээд шин давс ус үүсгэсэн. За өнөөдрийн хичээлээр эзэмшсэн мэдлэгийг багш нь Plikers программыг ашиглан үнж дүгнэе. За тест 4 содруулсан давсны хүчлийн уусмал дээр кальцийн карбонат нэмэхэд ямар хий ялгарх вэ? За картууд өргөр хүүхдүүдээ. За нүүжин буян нэмэх аз заяа, ариун сувд, пүрэв дулан, амийн эрдэнэ, ганц зэг, эрх заяа, ингчин, инх баялаг. За одоо бүгдээрээ тестээ үнэн зөв тагснаа дэлгэснээс хараарай. За Inky.com сайт руу хандна. За энэ сайт бүртгүүлж орсон байх ёстой. За ингээд өөрийнхөө нэрийг бүртгүүлээрэй. За энэ дээр download Inky гэдэг дараад download Inky for Windows гэсэн холбоостой дарснаар татагдана. За уг программыг ашиглах талаар заавар зөвлөмжийг инфo.cc-ээс болоод авах боломжтой байгаа. За Crocodile Chemistry програм нь Inky хэмээх Inky-гийн одоо бүтээгдэхүүн тул та бүхэн энэхүү сайтаас татаж аваарай. Plikers гэж ямар програм бэ? Үнэлгээ бол сургалтын үйл явцыг дүгнэх нэгэн хэлбэр бөгөөд сурагчдад гарч буй өөрчлөлтийг хэмжих нэгэн хэрэглэгүр юм.
Фликерс програм нь интернет орчинд ашигладаг. Хичээлийн төгсгөл богино хугацаанд хичээлийг баттгаж болдог давуу талтай. Фликерс нь хугацааны тухайн агшинд сурагчдыг үнэлэх, үнэлгээг цуглуулах, хадгалахад тохиромжтой энгийн бөгөөд хүчтэй хэрэгсэл юм. Уг хэрэгсэл нь тухайн орчинг шаардахгүй, багшид зөвхөн ухаалаг гар утас байхад л хангалттай. Мэдээлэл харилцааны технологийн эдгээр програмуудыг ашигласнаар химийн сургалтын орчин, материаллык бааз, химийн бодис урвалж, багаж хэрэгслээр дутмаг нөхцөлд химийн туршилт хийх түүнчлэн хүчин шүтгээд химийн хортой бодис урвалжтай ажиллахад багш сурагчдын аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, эдийн засгийн гээд олон арван асуудлыг шийдэж байгаа нь хамгийн том давуу тал юм. Манай ангийнхан химийн хичээл маш их дуртай. Тэгээд сургуулийнхаа лабораторид байгаа шил сав болон бодисыг ашиглан туршилт хийдэг. Тэгээд манай сургуулийн лабораторид зарим шил сав бодисууд байдаггүй улмаас маш их хүндрэл гардаг. Хичээлээ ойлгохгүй байх ч юм уу тийм хүндрэл гардаг. Харин энэхүү программыг ашигласнараа аюулгүй ажиллах болон сонирхолтой бид нар сурч чаддаг. Би туршилттай хичээлдэх сонирхолтой. Гэвч би эрүүл мэндийн шалтгаанаар химийн янз бүрийн бодис өндрөөс харшилтай. Энэ асуудлыг бүрэн шийдэж өгсөн крокодил програм дээр туршилт хийхэд сонирхолтой бас аюулгүй байдаг. Надад үнэхээр их таалагдсан.